За эхлэх үү. Яг эхлэе гэсэн чинь ирээд байгаа. Би тэр уул юмад нь чамтайгаа учирзангүй үнсэлцээд гэдэг шиг уул юмаданд ирчихсэн. Маш гоё контентын эхний дугаарыг явах гэж байна. За энэ бол одоо технологийн талаарх халуухан яриаг янз бүрийн жортоогоор та бүхэндээ хүргэх Tech Kitchen цоошин подкастын хамгийн эхний дугаар маань Богдхан уулын одоо нөмрөөс агаарлын дээрээс явж байна. За нэг юм гоё газраас технологийн kitchen бит хоёр чинь 7 хоногт нэг удаа та бүхэндээ технологийн час халуун жор барина. За технологийн гэхээр гайхаж магадгүй. Одоо хамгийн сүүлийн тренд болоод байгаа гол сэдв болох хиймэл оюун маань мэдээж үндсэн сэдв. За мөн дээр нь галтгоонд юу байдаг вэ та бүхэн мэднэ те. Зуух байдаг, шарна, хөргөгч байдаг. Хөлдөөн, хадгална те. За будааны сав байгаа үржүүлнэ. Тэ. Янз бүрийн жор байгаа учраас янз бүрийн хоол хийж үзүүлнэ. Гэхдээ энэ зөвхөн технологийн мэдлэгийг тэлэх та бүхний технологийн одоо урын сан мөн технологиг ашиглаад бизнесээ ажиллаа, тогтвортой, амжилттай авч явах хэрэгтэй типүүдийг энд хэлж өгөх болно. Тэгэхээр та бүхэн маань дугаар болгоныг алгасахгүй үзээрэй. За тэгээ мэдээж subscribe дарахаа бити мартаарай. Хүмүүс жоохон алгасахгүй хүлээгээд идэв. Битээр алгасчих үү. Тэр хэрэм явж энэ тийш ярьж байгаа. Тэр тасараа юм явж байна. Гүйж өгдөө шүү дээ. За мэдээж одоо сүүлийн хамгийн тренд болоод байгаа хиймэл оюуны сэдвээс шууд эхлэе. За бадмаа жор ярьж байгаа тийм нэгэн төдөө жор. Чиний ажлын энэ бүтээмж энэ жор дотор хиймэл оюуны төлөвлөд байгаа. Хамгийн идэвхтэй хэрэгжилж байгаа. Магадгүй өнгөрсөн 7 хоногт хамгийн идэвхтэй хэрэгжилсэн нэг төлөө манай үзэгчдод хэлж өгөөч. Хаалтныхаа жорыг хуваалцаж хийж байгаа юм сте. За бид нар чинь нэвтрүүлэг болгоноороо нэг жор. За тэгээд заримдаа нийгэмд хит хөөсрөөд байгаа асуудлыг барьж аваа шингэлнэ. Заримдаа болохгүй байгаа юмыг барьж аваад тайлан тоогон дээр шарна. Юу ч хийж магадгүй. За тэгээд сайхан санаа авах юм бол та хэд маань аваад хөрөгчөндөө хадгалчаараа нэг өдөр гисгээгээд бизнес болгох юм билүү те. За баг өдөр болгон нээж байгаа нэг AI платформ гэвэл ноутбук хэлэм. Ноутбук хэлэм бол яг миний өдөр тутмын амьдралд яг нөгөө ингээд идэвхтэй орж байна. Тэгээд надад айгу хантай байдаг байхгүй юу? Би ноутбук хэлэм дээрээ юу хийцээ. Момидын маркетинг хариуцсан захирлыг өгсөрсөн байгаа. Тэгээд сая сүүлд борлуулалт хариуцсан захирлаа бас ноутбук хэлэм дээр өгсөрсөн. Тэгээд 2-3 нэг бизнесийн ингээд одоо инкубатор шатндаа явж байгаа санаанууд байгаа байхгүй юу? Тэднэрийг бас co-founder ноутбук хэлэм дээр гаргацсан. За баднагийн ухсар нь гаргана гэж яриад байгааг би маш энгийн үгээр тайлбарлаж өгье. Та бүхэн ноутбук элемиг нээгээд мэдээж Google хаягаар нэвтэрч орно. Хэрэг Google хаяг чинь Pro байх юм бол бүр гоё. За угсар нь гэдээ юу хэлээд байгаа гэхээр цоо шинээр нэнгүүд чатлах уу эсвэл прожект үүсгэх үү гэдэг байгаа. Прожект гэдэг рүү нь ороод яг өөрийн хэн бэ гэдгийг хэлээд за мэдээж прожект буюу ямар нэг төсөл тухайн дүрд ороод ярих гэж байгаа бол түнд их усэр хэрэгтэй тийм. Их усрыг бидний зүгээс бид өөрсдийнхээ зүгээс компьютер руу апплод хийгээд буюу систем рүүгээ апплод хийгээд оруулж болно. Эсвэл интернетээс одоо хайж болох бүх мэдээллийг өөрт нь тэр одоо эрх мэдлийг өгөөд их үдэ тий. Тэгээд тухайн прожекттоо саяын бадмагийн хэлдгээр маркетингийн менежер гэдэг нэр өгөөд зөвхөн тэр прожекттэй маркетингийн асуудлыг л ярина. Өөр зүйлийг ярихгүй гэсэн үг баг тий. Одоо би орчуулж өгöd шүү дээ жорын чинь. Харин айгуу гоё орчуулга явчлаа. Би бүр за тайлбарлана да гэж бодож байсан чи өө ашгүй нэг тайлбарлагч байгаа юм байна. Би бөхөө барилдаа чи тайлбарлаа байж байгаарыг болох юм байна. Ноутбук хэлэм дээр ингэж одоо сая яг ингээд моментын дотор ажил нэлээд бужигнантай байгаад би өөрийнхөө нэг хувийн нэг төслийг төр хоош нь яг ингээд дахиад жоохон инкубатор дотор нь дарцсан байгаа. Тэр ямар төсөл вэ гэхээр гэр бүлийн одоо яг уул нь бол зуны амралтаар одоо өдөрт яг гарч ийн гэж төлөвлөсөн байхгүй. Хүүхдүүд яг ингээ амархаар нэг юм гэрээ ажил нэг бол ингээл нэг өдөр хит их цэвэрлээл нэг өдөр ирэхээр бүр юу ч цэвэрлэхгүй нэг юм назгаараа л ингээл нэг хүүхдүүдийн өдрийн нөгөө нэг хуваар нэг хэсэгтээ алдагддаг штэ гид завтай болцсон хүүхдүүд. Тэгээд ер нь бол манайх чинь 4 охинтой. Тэгээд 4 охин чинь тэрийгээ чи цэвэрлээ ягаа угаа хоолойгийн хогоо шуурднэ тэрэ гээл тоос моос арч марч гээл баахан тэр дом чинь нэг юм бужигнаа яадаг байхгүй. Ер нь манай гэрт ганц хэрүүл үлзэг үүсгэж байгаа сэдв тэр л бай. Гэр цэвэрлэх. Гэр цэвэрлэх. Хин гэр цэвэрлэх вэ гэдэг. Тэгээ чанарын шалгалтын асуудал дээр дахиад бүх араас нь асуудал болдог байхгүй. За тэгсэн мөртлөө
карманы мөнгө. За тэгээд дугуй авмаар байна, ролик авмаар байна, нуцаа солимоор байна, тэгмээр байна, ингэмээр байна. Хүсэлтүүд бас явнаа. Энэ хоёрыг чинь ингээ эвтэйхэн ингээд уулзуулах нэг юм аппликейшн зохиосон байхгүй юу? Хүүхдэд гэрээ ажилдаа алгаад тэрнийг нь оноожуулаад за тэгээ одоо юу гэдгийг аяга авах юм бол тэдэ оноо. Нөгөө оноонуудаа ингээд цуглуулж агаад 10,000 оноо болох юм бол мөнгөөр нь авч болно. Эсвэл одоо тэр оноогоороо гоё өөрийнхөө тэр нөгөө бас юм бэлгэний ингээд жагсаалт байгаа аав ээжтэйгээ агаарчлахынд гарах. Эсвэл одоо нэг орой гэр бүлээрээ movie night хийх гэдэг ч юм уу те ийм сонголтууд байгаа байхгүй юу? Эсвэл одоо YouTube 30 минут үзэх ирэх авах гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү юмнууд тэрэнд нь ингээд өөртөө ингээд оруулцдаг юм аав ээжүүд. Тэгээ энийгээ юу хийж болж байгаа байхгүй. За нэг иймэрхүү ап ер нь бол би зохиож байгаа. Өөр одоо бүр хаа бизнесийг ярьчлаа. Одоо ингэ цаашаа хийхгүй гэдэг. Тэгээд энэ аппликейшнийг анх үүсгэхдээ хамтран үүсгэн байгуулагчаа ноутбук хэлэн дээр тохируулсан байхгүй юу? Одоо нөгөө яг чиний түрүүний тайлбарсан шиг прожект руу ингээд ороод за чи бол технологийн мэдлэгтэй олон улсын зах зээл дээр хэд хэдэн бизнес маш амжилттай гаргасан. Тэгээд юуны нэлээд олон том групп компани технологи хариуцсан захирлаар ажиллаж байсан. Одоо ийм одоо хүн шүү. Тэгээд миний яг энэ аппликейшн дээр чи хамтран үүсгэн байгуулагчаар орж ирж байгаа шүү. Хоёулаа co-founder шүү гэд. За тэгээд ер нь бол апийнхаа санааг би нэг гэр бүлээрээ хөх хот яваад буцаж байхдаа автобусны дотор ингээд олцоод тэгээд тэр дотор ингээд шивцсэн байхгүй юу? Тэр чинь нэг айгу урт зам 5 цаг юу хийж явж байгаа юм. Уул нь интернетээр юм хийгсэн чинь сүлжээ тасарчдаг юм байна. За тэгэхээр нөгөө санаагаа хөөс бичээлсэн. Нэлээд урт юм бичсэн мэс. Нөгөөдхөө ноутбук элемийнхаа нөгөө source руу одоо нэг юм судалж иж тэр чинь арталт нь боловсруулалт хийх хэрэгтэй учраас интернетээс эхлээд хайн надтай за би ийм юм хийх гэдэг нь энэтэй төсөөтэй ямар аппликейшны мэдээлэл чи хайгаадах гэх тэгэнгүүт жирэгтэл байхны гаргаад ирнэ. Тэгэнгүүт надад минийхтэй нэг тийм төсөөтэй бишүүдийг нь би source-оос нь хасчихдгийг. За энэ битүүр хэрэггүй юм байна. Энийг хасчих, энийг авчи, энийг болчих гэдэг. Тэгэнгүүтээ өөрийнхөө тэр нөгөө бахан бичсэн урт уран зохиол шиг юмудаа нэмж оруулаад за тэгээ нөгөөх чинь надад боловсруулалт хийгээд тэгээд яг надтай нэг юм хамтран үүсгэн байгуулагчийг ярьдаг байхгүй. За хамтрагчаа хамтрагчаа гэж бодно. За хамтрагчаа хоёулынгийнх нь энэ санаа ингэсэн байна. Чиний санаа гадаадын зах зээл дээр ийм бидний өрсөлдөгч байгаа юм байна. Энэ энэгээрээ илүү, энэ энэгээрээ илүү. Бид хоёрын санаа болохоор энэгээрээ илүү. Хоёулаа энийг ийм болгох юм болгоё гал. Тэрнтэй чинь юу ч хийхгүй гэсэн чатлаад байх их урамтай. Байна те. Тийм шүү дээ. Нэрээ ямар нэг юм хийж байгаа бизнес хийж байгаа хүмүүсийн хувьд нөгөө гав ганцаараа юм бодох ч аюу хэцүү дээ. Тэгээд дээр нь тий одоо ганцаараа жаргахыг бол олоолаа болчиход байгаа юм. Нэг чамааг амжилт гайвал бүгдээрээ тэмдэглэчээд байгаа. Гэтэл асуудал туулах үед ганцаараа байдаг учраас энэ химэл ойны платформуудыг бид нар менежер хүмүүс бол ерөнхийдөө туслах, хамтрагч, зарим тохиолдолд одоо өөртөө чи зөвлөгч, өөртөө яг ижлэхэн төстэй SEO болгож тавиад зөвлөөд явахад бас хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ одоо энэ подкастыг ээжүүд маань бас үзэж байгаа. Та бүхний үед чинь хүүхдүүд химэл оюуныг дийлэнхэн сэтгэл судлааж, сэтгэл засалж, сэтгэл зүйчээр хэрэгжилж байгаа шүү. Тэгэхээр энэ нөгөө үүрэг маань өөрчлөж байгаа шүү дээ. Сая бол хамтраад учиргүй юм хийнэ гэжсэн чинь одоо бол зөвлөд эхэлж штэ тий. За. Тэр дотор сорон зүйн үзээд өгдөг шүү. Энэний арын сорон зөгч чинь наа гэж. Өө өнөөх чи орж ирэх нэ бүр хөөе. Хаалга зөгч юм бүр. Хаалга зөгч яваад гэлээ. Оо нэрээ яасан. Нэг мө хэрэм гурлаа ярил л да та хоёр гэж штэ. Тэр чинь хийж байгаа юм шүү. Бүр цогцоо яваад гэсэн тий сая түг гэдээ дуурсан тий. За тэгвэл чинийх ноутбук элем юм байна. За би харин ноутбук элемийг чамаас айгу сонсчоод хэрэглээд байгаа. Ноутбук элемийг би яаж хэрэглэж байна вэ гэхээр чи дээр нэг надад ярьсан өглөө алган нөгөө YouTube-ийн одоо химэл оюуны талаар бид нарыг унтчих үед Америкт байгаа хүмүүс одоо тий дэлхийн нөгөө өнцгт байгаа хүмүүс энэ талаар юу одоо ярилцж байгаа дээр нь бид нар унтчих хооронд шин соргогийн дэлхийд дахна юу болж вэ гэдгийг мэдхийн тулд бид нар энэ бүх мэдээллийг базаад одоо телевизийн мэдээг ч юм уу эсвэл аль нэг подкастын мэдээг хүлээлгүйгээр оруулаад сонсноо гэсэн. Тэгэхээр чи яг би чиний тэр хэлсэн санаагч ноутбук элемээр оруулаад өөрийнхөө сонсъё гэж бодсон хамгийн сүүлийн үеийн
одоо мэдээллийг байнга апдейт хийж оруулдаг тийм нөгөө ютуберуудын линкийг оруулж агаад энэ ютуберуудээс өчигдөр энэ ютуберуудын хамгийн сүүлийн дугааруудад ямар зүйлийг онцолж ярьсныг надад хэлж өгнө. Хэлж өгөхдөө подкаст хэлбэрээр гаргаж өгнө гэхэд ойролцоогоор 21-ээс 25 минутын хугацаатай подкаст гаргадаг. Гэхдээ ноутбук хэлээ маань англи хэлээр гаргаж өгдөг. Тэгээ яг англи хэлээр сонсоод тэгээ би энэ сонссон зүйлийн маань буюу энэ аудио хэлбэртэй MP3 таага шүү дээ тий. Аудио хэлбэртэйгээ би Genspark одоо би миний танилцуулах гэдэг аппликейшн тий Genspark-ыг ашиглаад монгол хэл рүү текст хэлбэрээр авчихдээ. Орчуулад байгаа. Энэ одоо сонсож байгаа зүйлээ буюу MP3-ыг та сонсоод монгол хэлээр текст болгоо гаргаад өгнө гэдэг. За миний хэрэгэлдэг бол өдөр тутамдаа хэрэгжилж байгаа миний химэл оюуны хичээл цус улсууд маш сайн мэдэж байгаа миний Лиза, туслах Лиза маань байна гэд. За ягаад энэ супер эйжентийг би өдөр тутмынхаа амьдралд хэрэгэлдэг вэ гэхээр хичээл дээр ч гэсэн би байн гардаг. Саяын хэлдэг ноутбук хэлэм, Cloudy, ChatGPT дээр бол 8 нэрийн бараа нэг дэлгүүр тий. За супер эйжентүүд бол супермаркет байх нь тий. Тэгэхээр супермаркетаас яг өөрийнхөө хүссэн бараагаа сонгож авахаас гадна маш олон сонголтыг харгалзан үзээд авдаг учраас супер эйжентийг өдөр тутмынхаа амьдралд туслах болгож хэрэгэлдэг. Тэгэл өглөөс ажил эхэллээ, компьютер асаалаа. За цахим орчинд оруулж байгаа пост хүртэл супер эйжентээр буюу туслахаар гардаг. Тэгэхээр постынхоо яг аль хэсгийг хийлэгдгээ хэлсэн сонирхолтой бах тий. Яа энэ хүмүүс нэх хошуурал лайк дараад идэг нөгөө. Бага шеэрлээд идэггүй юу? Тэр чинь нөгөө одоо жишээлбэл химэл оюунд хэлж болохгүй 5 нууц ч гэдэг юм уу те. Мэдээж гаргаж ирж байгаа постыг бид нар промпта яаж өгдөг вэ гэхээр жишээлбэл би Бадмаатай адилхан ялгаагүй Genspark дээр өөр ингэсэн Бадмаа сая маркетингийн менежер, co-founder гэсэн болол би бас маркетингийн менежерээр нэг пэйж нэгээ тэргээ яг л зөвхөн маркетингийн юмыг ярьдаг бол нөгөөх нь яг миний туслах байхгүй. Тэгээд туслахтаа social media content assistant гэдгээр явдаг учраас нөгөө content assistant-а юу гэж хэлдэг вэ гэхээр за би өнөөдөр ийм химэл оюуны одоо хүмүүсийн тухай мэдэж болохгүй давж эмзэг гэж үздэг 5 чухал sensitive field буюу тэр талбарыг хэлж өгөөч. Би энэ талбарыг одоо танилцуулсан буюу хүмүүст мэдээлэл өгөх зорилгоор иймэрхүү урттай те үгийнхаа тоогоо оруулаад иймэрхүү өнгө аястай жоохон хошин ч юм уу эсвэл жоохон сериозны ч юм уу те өнгө аястай Facebook-ийн пост бэлтгэж байгаа учраас Facebook постны caption-ыг бичиж өгнө хаштагтай хамт гээд. Тэнгүүт яг эможи юм хамтаа оруулж ирнэ. Гэхдээ одоо Бадмаач гэсэн ноутбук хэлмийг хэрэглэж байхдаа анзаардаг байх. Бүх юм модон. Ягаад тэгэхээр манай монгол хэл маань өөрөө нөгөө интернет орчинд нөөц багтаа хэлээр ордог учраас үг хэллэгийн хувьд бол модон байх учраас мэдээж тэрийг засна. Тэгээ тэр үед нь бид хоёрын санаа ордог байхын дотор нь тэгээ постлог хүмүүс маш их сонирхож уншихаас гадна хадгалдаг дараа нь гэхдээ дараа уншдаг болов. Дараа нь үзье маш их ингээ хадгалж шеэрлдэг. Тэгэхээр иймэрхүү контентуудыг би супер эйжентийнхаа тусламжтай хийдэг байх нэ. За тэгвэл өнөөдрийн кичн тег кичний одоо та бүхний одоо өнөөдөр танилцуулж байгаа хамгийн чухал жор бол ноутбук гэлээ Genspark. Битэрийн жор таалагдах юм бол гэртээ хийгээд үзээрэй. Энэ уг нь аягүй гоё таарад энэ гэртээ хийгээд үзээрэй. Яг нэг хоол хийх гэж байгаа шиг. За тэгээд юу юм чин мэдээж галтгоонд хэдүүлээ маш сонирхолтой хоолыг хийж амттай шимттэй хоолоор гэр орныхныгаа дайлахын тулд бид гаднаас маш их мэдээллийг авах хэрэгтэй. За ногоог цагаагч нь одоо дэлгүүрээс авчирна те сүүс айлыг чинь малчны хотноос авчирна мал маах хөвч одоо малчны хотноос авчирна гэдэг шиг манай технологийн ертөнцид бас гадуур их юм болоод байгаа. Зөвхөн манай галтгооноос гадна цаана чинь өөр улсын галтгоо бас байгаа. За ямар очиртай вэ гэхээр энэ удаадаа одоо халуухан байгаа дээр ихтэй бол нэлээд хоцорчлоо одоо 6 сарын одоо 20 10 хоног тий. За дэлхийн химэл оюуны хамгийн том экспо сая 6 сарын 2-ноос 5-ны хооронд Тайван улс Тайпей хотод Computex одоо нэрийн дор явлаа. За Computex дээр жил болгон одоо сүүлийн үед их тренд болоод байгаа. Анх бид нарыг одоо очиход бол анхал очиж байхад бол тиймэрхүү тренд болж тэгэж их хүмүүс ашигладаггүй байсан. Сүүлийн их одоо тренд болоод байгаа зүйл бол мэдээж Nvidia-гийн Jensen Huang өөрөө ирж keynote speech-ийг хийдэг. За Jensen Huang-ыг дагаж манай технологийн ертөнцийн маш томчууд одоо эрх мэдэлтэнтэй шийдвэр гаргах төвчний хүмүүс ирж
сонирхолтой яриаг хийдэг, хилцүүлэгт оролцдог болохоор зөвхөн Аз гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрээс энэ өдрүүдэд саяын өнгөрсөн хоногудад 50 цугларлаа. За тэрнийх нэг нь бий байлаа. Вики тэгэхээр сая 6 сарын ихээр Тайваны технологийн галтгоод байсан гэсэн үг. Тэгээд яг үүндээ бас дэлхийн технологийн галтгаа болоод байгаа. Одоо тэдний галтгаа их модонд ороод байгаа. За галтгаа яагаад модонд ороод байна гэж тэднийх чинь их тоног төхөөрөмж сайтай маа. Нөгөө 100хан их сайхан гэдэг шиг тий одоо дата центрийн буюу тэр саяын болсон үйл явдлыг бол товчл сайтай галтгаа байна. Тий AI factory гэж нэрлсэн. AI factory? Тий одоо. Бүрүү AI factory бол буюу үйлдвэрлэл энд явагдаж шүү. За тэгтэл бидний өдөр тутамдаа ярьж байгаа хиймэл оюун гэж ярьж байгаа зүйлүүд бол хэдхэн платформоос л хэтрэхгүй буюу large language моделийн хэдэн юмнуудаас л хэтрэхгүй байгаа боловч хиймэл оюун гэдэг зүйл чинь өөрөө зөвхөн модель угсраад болтын биш. Дата төв, дэд бүтэц, тоог цахилгаан, ур чадвар тий энэ бүх зүйлээс цогцоороо бий болж иж болдог. Тэгээ энэ бүх цогц галтгооны тоног төхөөрөмжийг үүсгэсэн бодлоо дээр сая очичоод ирсэн гэхүүдээ тий. Тэгээ мэдээж энэ бүх зүйлийг амьдралд биелэлээ болохын тулд хамгийн ихний ажил мэдээ санаа, тэгээ судалгаа. Судалгааг бол маш одоо томоохон компаниуд дийлэнхтэй ихтэй сургуулиудын одоо эрдэм шинжилгээний багийнханд өгч хийлэгдэг. За тийм болохоор Тайванд болсон үзэсгэлэн дээр Тайваны томоохон ихтэй сургуулийн эрдэм шинжилгээний багийнхан өөрсдөө танилцуулах бүр юм том хэсэг байгаа. Бүх ихтэй сургуулиудын дээр нь хаб төвүүд, стартап төвүүд нь бүгдээрээ ингээд өөрсдийгөө танилцуулаад бидэнтэй хамтарч ажиллах юм бол одоо манайд бүртгүүлээд компани байгуулах юм бол татварын орчин бол эхний 3 жилдээ 0 ч гэдэг юм те. 3 жил 0. Хөлн дээрээ зогссон шүү дээ ч одоо. Юу гэсэн үг вэ? Манайхан чинь 3 жилдээ өрөөнд ороод өгч байгаа шүү. Одоо өнөөхий чи шаралтан эхэлсэн жоохон байж гэдэг. Харилцан тавгар. Би болохоор ингээ жоохон хадгалс хийгээ зөөр морилуу шүүгэний цаадах руу хийчих гэр энэ нөхөр ингээ харилцан тавгар бариад хажууд шалтчмаар хажууд гарч ирдэг юм чи яах вэ? Тэгээд Дженсен Хуаны хэлсэн үг одоо дэлхийн маш олон одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр шууглаа. За энэ юу гэхээр Дженсен Хуан мэдээж технологийн энэ галтгооны хамгийн том чухал тоног төхөөрөмжийг бол Тайван улс бацж байгаа. Чипний үйлдвэрлэлээр бацж байгаа. За мөн үүнийг дагсан нөгөө дата центрийн үйлдвэрлэлүүд, за төрний сонирхолтой шийдлүүдийг бас танилцуулж ирсэн. За тэгээ Дженсен Хуан маань Тайван улсад жил болгон 150 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг оруулж хиймэл оюуны одоо хөгжлөлт хувь нэмрээ тухайн 150 тэрбум аа. Тий одоо 150 тэрбум ч биш үү те. Унгарын, Чехийн, Дани дотоодын нийт бүтээгдэхүүнээс өндөр. Харин Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн чинь одоо Монголиороо орсон чинь 89.9 их найд гэж байгаа байхгүй. За тэр чинь одоо за 90 их найд байлаа гэж бодоход 70 20 эдэн тэрбум доллар л болж штэ. Тэгэхэд 150 тэрбум 23 4 тэрбум доллар юм биш үү? Ээ. Тэгэхэд зүгээр нэг компани 150-аар хөрөнгө оруулалт хийж явж байгаа юм бол улс руугаа тий. Йоо. Тэгээ энэ мэдээг дуулсан өдрөөс одоо тухайн өдрөө TAIEX буюу одоо Тайваны хөрөнгөний бирж дэх Тайваны томоохон компаниудын хөрөнгөний үнэлгээ тэгэхээр юм байна. Өссөн. Тэгээд энэ өөрөө бас тухайн улс орны хувьд зөвхөн энийг компани жишээлбэл одоо Silicon Valley бүртгэлтэй нэг компани манайд хөрөнгө оруулах гэж байна гэсэн үг шүү дээ тий. Нэг компани хөрөнгө оруулалт биш тухайн улсад одоо эдийн засгийг дараагийн түвшинд гаргах би хөлдөр нь босох гэдэг үг ерөөс ярихгүй байгаа тий. Дараагийн түвшинд гаргах том боломж учраас улс орондоо яраа түүнийг одоо энэ их сайхан мэдээ хүлээж авч яагаад тэгэхээр дагаад энийг чинь дагаад юу хамгийн түрүүнд юу нэмэгдэх вэ? Ажлын байрууд нэмэгдэнэ. За ажлын хүний урсгал нэмэгдэнэ тий. Амьдралын чанар сайжирна, худалдаа авах чадвар нэмээд сайжирна. За Тайван улсын өөрсдийнх нь ихтэй сургуулиудын ранк үнэлгээнүүд дээшээ гарна. За хэдэн улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дайны хөрөнгө оруулалтыг улс руугаа хийнэ гэдэг чинь асар их бүтээн байгуулалтууд. Нөгөө дэмжсэн, ажлын байрууд дэмжсэн, боловсролыг дэмжсэн асар их юм болох нэ. Тийм. Тэгээ бүр хиймэл оюуны инженерийн хувьд хүртэл 200 мянган инженер одоо биднэрт хэрэгтэй болж байна гэдэг. Наа чин Тайваны галтгооны бол нэлээд шорог хэсэг байна. Тийм болсон. Айлын галтгоо ямар гоё юмтай бэ? Тэгээ гоё тийм арга хэмжээндээр очиод бас нэг жоохон панел хэсэг дээр бас Тайван улсын одоо энэ технологийн хөрөнгө оруулалт манай улсад хэрхэн нөлөөлсөн бэ гэдэг хэсэг дээр суулаа. Тэгээд мэдээж одоо Малайз улсын сүүлийн технологийн томоохон хөрөнгө оруулагчд бол Тайванууд байна. Тайландд бас тэгсэн. Тайландд хөрөнгө оруулж байгаа томоохон хөрөнгө оруулагчд. Ялангуяа хиймэл оюун чиг. Тайванчууд очиж
хөрөнгө оруулж. Техник зүүмэндээ хөрөнгө оруулаад компаниуд нь хөрөнгө оруулж одоо судалгаа хийлгэх, бүтээгдэхүүн үйлчилгээг лонч хийх ч гэдэг юм уу те эсвэл одоо тестлэх бүх төрлийн ажлыг тэнд хийж болох байхгүй. Тэгээ ингээд нөгөө танилцуулаад явсан. Тэгээ над дээр ирсэн одоо манайд юу авах те тэгэл би яг нөгөө их сайхан гэдэг хүн эдгээр Монгол улс ч гэсэн одоо миний ярьж мэдэх чадах хэмжээ гэж байгаа те. Тэгээд манай одоо миний хувьд миний эргэн тойронд байгаа хүмүүсийн маань хувьд Pasoft гэдэг сургуулаараа дамжуулаад бид нэр химийн оюуны инженерийн хүний нөөцийн хүн боловсон хүчин чадах чинээгээр одоо Монголд энэ салбарыг сурталчилж ингэж ажиллаж байна. Тэгээ химийн оюунаар орж ирж байгаа оюутнуудын маань багч гисэн бас энэ хүүхэд залуучуудад чинь бас нэг юм зөв чиглэлнээс ингээ харуулах гад ажиллаад байгаа гэдэг туршлагаасаа хуваалцсанд над шиг маш деталь юм ярьж байгаа хүн тэнд байгаагүй. Бүгдээрээ ингээ амандаа багтахгүй их мөнгө яриад хэдэн зуун компани одоо бойжуулсан акселератор хөтөлбөр яасан ийсэн гэж ярьсан. Тэгээд тухайн үед гиз базалж л ялла. Одоо найз нь дасцсан. Одоо тэдний хамтд нь дассан. Таньдаг 50 хүн байна уу? Цаагууч дайлраад бороор дам шүү. Сая нэг юм гоё юм руу яваад ирсэн. Gemini-аас сая Монголын дотоодын бүтээгдэхүүн хэдэн доллар вэ гэдээ асуухгүй юу? Тэгсэн 24 онд манайх чинь байхай хөр хижилт нэг жоохон хурган өсөд байгаа юм байна. 24 онд 23.8 тэрбум доллар байсан юм байна. 23.8. 25 онд чинь 25.4 болсон юм байна. 26 оны таамаг нь 28.5. 2-3-аар л өсч байна да. Цаа чин 100 гарал яриад байна да. Амар тий. Тэгээд нөгөө өчигдөр тэгтээ айгүй харамсалтай мэдээ сонссон шүү дээ. Манай Монгол улс нөгөө өрсөлдөх чадвараараа 70 улсаас 67-д орсон. Манай ард нь хэн байсан гэж? За. Ботсваны Венесуэл. Венесуэлтэйгээ 100 холбоод авсан уу? Та манайх бол анх бол ийшээгээ ингээд яг орж байхдаа 50 эддээс юм билээ. Анх энэ нөгөө үнэлгээнд энэ гэсэн орж байхдаа. Тэгээ яагаад ингэ өрсөлдөх чадвар бага байгаа вэ гэхээр мэдээж энд нөгөө нэг бидний толгойн өвчин шүдний орхоо авилгын асуудал байгаа. Тэгээ дээр нь өрсөлдөх одоо талбарууд өрсөлдөх чадамж гэдэг чинь зөвхөн одоо хүнийх нь урах ханаас гадна тий улс төрийн доктортой байдал, инфляц. За тэгээд залуучуудын хүсэл эрмэлз бүтээмж гэл зөндөө ол юм байдаг бах. Ингээ хар юм ярихаар ингээ галтгоо маань ингээд муухай утаатай болчих гэдэг. Хэлчихгүй юу? Хайрлан тавгаад тавьчлаа та сая. За байлээ. Хоёлаа дараагийн дугаар дээрээс гоё. Дугаар дээр хайрлан тавгнуудыг тавган дээр шарах юм аа нийлүүлж байгаа. Нэг баян гушна хаяада нэг шарчна. Тэгээд мэдээж химэл оюуны ертөнцид бол сонирхолтой зүйлүүд болж байна. Өчигдөр G7-гийн уулзалт болж байхад тэнд одоо сайн алтманаас ахуулаад тий томчууд бүгд сууж байгаа харагдсан. Энэ юу гэхээр нэг улс их орны би дээр нөгөө уулзалтан дээр хэлжсэн шүү дээ. Улс их орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, хүчрхэг байдал гэдэг одоо газар нутгийн хэмжээ, хүний хэмжээгээрээ биш болчихжээ. Эдийн засаг бол бүр биш болсон. Эдийн засаг бол хаана тогтож байна гэхээр технологиг аль улс хамгийн хүчтэй одоо нэвтрүүлж түүнийг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжилж тухайн технологиор буюу энэ мэдээллийн технологиор дамжуулаад бүтээмжтэй байна, орлоготой байна гэдгээс улс их орны одоо хэмждэг болсон. Тэгээ тийм цөөхөн хүн амтай улс орнууд ч одоо хүчрхэг байх боломжтой болсон юм байна. Маш олон хэдэн тэрбум хүнтэй улс их оронч муу одоо байж болох болсон юм байна гэдэг тийм нөхцөл байдал руу орчод байгаа байхгүй. Тэгээ би зүгээр миний өнцгөр бол манай монголчуудын цахим бичиг үсэг тайлагдалт гэж нэг юм байдаг. Харьцангуй гайгүй. Тэгэхээр олон оронд очиод ингээд хичээл орж авах үед харьцангуй гайгүй байдаг. Би зүгээр юугаар өөрсдийгөө жоох ингээд идэх гэхээр мэдээж тал нутаг өргөн болохоор бидэнд нэг хүртээмж гэж нэг юм тийм мэдээлэл авж байгаа хүртээмж маань өөр за бидэнд хэлний асуудал бас байгаа. Гэхдээ өрсөлдөх одоо сая өрсөлдөх чадварыг ярьсны хажуугаар бас нэг юм ярмаар байгаа нь энэ өрсөлдөх чадвар чи одоо эдийн засаг генетер гэж байгаа сүүлдээ одоо энэ технологи чинь хүчтэй орж ирнэ. Энэ орж ирэх үед бид нар өөрсдийн гэсэн одоо үндэсний large language моделээс авахлаад үндэсний өөрийн гэсэн одоо үндэсний гэдгийг мийг илэрхийлсэн зүйлүүдээ асар ихээр дэмжиж ажиллах нь бол саяын хэлээд байгаа энэ эдийн засгийн томоохон тултаан энэ өрсөлдөх чадвар маань бас дээшээ гарах юм болов гэж харагдаад байгаа. Тэгээд бусад улсаартай харьцуулах юм бол бидний химэл оюуны хэрэглээ, цахим хэрэглээ, одоо энэ цахим орчны платформуудын хэрэглээ өндөр. Гэхдээ бас
юугүй шүлтгэргүй Тийм. байх жишээ тий. Тэгэхээр одоо хиймэл оюун энэ подкастыг үзсний дараагаар та бүхэн маань манай хоёр ста хиймэл оюуныг ингэж хэрэглээрэй гэсэн гээд хамаагүй бас хэрэгжилж болохгүй тэнд чинь бас оруулж болдог мэдээлэл болдгоо мэдээлэл түүнтэй ажиллах зарчим гэж бас байгаа. Тэгэхээр ямар ч платформ руу орж юм хийх гэж байгаа бол тухайн платформ юу хийж чадах, юу хийж болохгүй, за мөн ямар мэдээллийг оруулж болохгүй гэдгийг эхлээд өөртөө зөвлөдөж асууж мэргэжлийн хүнээс асууж агаад хэрэглэнэ гэдэг маань би зүгээр ингэж хэрэглэхийг хэлээгүй. Төлөөд үр дүнтэй шүүд тухай яриад байгаа шүү тий. Tech Kitchen гэдэг подкастыг эхлүүлсэн бас нэг юм одоо шалтгаан гэхүү зорилго гэхүү. Ер нь бол ингээд YouTube-ыг ингээд ухаад үзэх юм бол технологийн талаар ярьж байгаа подкаст хийж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэр хүмүүс дотор ирчүүд жоохон давмгаа байгаа байхгүй юу? Энэ хиймэл оюун ухаан AI гэдэг юм эмэгтэйчүүдэд их гой боломж авчирч байгаа. Тэр нь юу гэхээр код бичихэд ер нь бол яг энэ код чинь ер нь бол эрэгтэй тархины ажил байхгүй. Одоо нэг бидний эрэгтэй сэтгэлгээ, эмэгтэй сэтгэлгээ байгаад байгаа шүү дээ, тий. Эрэгтэй хүмүүс чинь ингээ хажууд нь юу ч болж исэн огт тоохгүй нэг юм руугаа маш гүнзгий сайн фокуслж орж чаддаг давуу талтай эрэгтэй тархин. Эмэгтэй тархи болохоор ингээ дэлгэмэл ингэж энийг ч ойлгоол, тэрийг ч ойлгоол, энийг ч үзэл, тэрийг ч хийгээл ингээ дэлгэмэл. Гэхдээ нөгөө гүнзгий орох чадвараараа эрчүүдээс арай одоо бага гэх юм уу да, тий. Deep орох чадвараараа. Тэгэхээр яг тэр кодын одоо яг энэ арга бол эрчүүдэд илүү одоо тохиромжтой байгаад байхгүй ингээ нам ороод яг тэр кодон дээр юу болсон яасан гэл ингээ ойлгох чадвар нь эрэгтэй тархин илүү мундаг ажиллаад байдаг байхгүй яалтчгүй тэр чи одоо байгалийн физиологийн хүлээмжшүүрхөөсөөр арга байхгүй гэтэл хиймэл оюун ухаан гэдэг юм биш үү те эмэгтэй тархинд их хайтайхан багтахгүй бидний нэг байглаасаа өгсөн унган чадвар байгаад байгаа нь юу гэхээр бид нар юм нөгөө үр хүүхдтэй юмыг ингэж тайлбарлаж ойлгуулж зааж ингэж одоо нөгөө яг ахуйгаа авч явсаар байгаад юмыг тайлбарлах чадвар нь эрчүүдээс хэд дахин илүү байдаг гинэ. Ойлгуулах чадвар нь. Тэнгуут нөгөө нөхөр хиймэл оюун ухаантай чинь ойлголцоох нь бид нар илүү одохгүй. Модельийг сургах модельтэй одоо бид нар чи одоо харилцаад байна гэдэг чинь бас сургаж байгаа нэг арга шүү дээ тий. Тэгэхээр энд эмэгтэй хүний оролцоо зайлшгүй хэрэгтэйгээс гадна бид хоёрын яагаад энэ подкастаа эхлүүлж байгаагийн бас нэг шалтгаан нь юу гэхээр бид хоёр мэрэгжлийн хүмүүс яг мэрэгжлийн инженер бэкграундтай хүмүүс биш учраас та бүхэнд юмыг та нарын хэлээр л хэлэх болов гэж надад тэрийг нэг юм агаар аваад ойлгоод байгаа. Тэгэд энийгээ бас хэрэглэгч өнцгөөсөө бас нэг юм хараад байгаа тий. Тэгэхээр яг нэг амар ингээ ресторан тоогооч биш юм шүү мөртлөө энэ чинь бас хурган юм хийгээд байгаа хгүй юу. Тэгэхээр та бүхэн дараагийн подкаст дугаараар бас ямар мэдээллийг авмаар байгаагаа комент хэсэгт үлдээж болно. За бид хоёр тэр талаар маш сайн дэлгэрүүлээ. Та бүхэнд өөрсдийнх нь одоо ойлгодог хэлээр те ойлгуулад өгийн мөн бизнестэй хиймэл оюуныг хэрхэн ашигламаар байгаагаа нийн нуугүй хэлээрээ тэр одоо тухайн таны асуудлыг шийдэх гэж байгаа маш олон шийдэл байгаа хүмүүс нөгөө хаанаас яаж хэлэхээ мэдэхгүй болохоор ингэж ирхээл тойроод явдаг. Ялангуяа манай бүсгүйчүүд маань тойроод явдаг учраас яг ямар асуудал байгаа түүнийгээ хиймэл оюунаар шийдвэрлэх гээд байгаагаа бид хоёрт санаа зовлтгүйгээр комментээр бичээрэй бид хоёр уншиж үзэж тийм тий коммент өчгөр санаа зовоод байгаа бол хувьчаадаар бичээд дараагийн дугаар дээр энийг ингээд тодруулаад энэ талаар яриад өгөөрэй гэх юм бол бид хоёр дуртай ярьж өгөх болно. Тэгээд 6 дугаар сарын сүүл одоо гэсэн өглөө цастай байсан одоо дунд сарын цастай өдөр та бүхэнтэй анхныхаа дугаарыг хүргэж байна. Агаарлыгийн ийм гоё ийм шилэн гэр байдیں۔ Тэгээ эндээс хүрлээ. Тэгээд мэдээж Tech Kitchen учраас бид хоёрыг гоё галт тогооноос яриулъя гэж үзвэл та бүхэн бас саналаа хэлээрэй. Бид хоёр галт тогооноос технологийн ертөнцийн сонин сайхныг та бүхэндээ хүргэж байх болно. Тэгээ дараагийн дугаараараа эргээд уулзцгаая. Вики байлаа. Вики байлаа. Батмаа байлаа. За баяртай.